Би бол Бүчирхэн. Сайн байцгаана найзуудаа. Би Бүчирхэн байна. Бомбэсэн бомбагаар болцээсэн ягаан алим шиг бүрэнхий эхлүүхэн үнэрдээ гүзэлгэн жимис амттайханда хүүхдүүд бид гүзэлцэнийг ингэж л болдог. Ямар сайхан амттай гэж. Гэхдээ хүүхдүүд бид гүзэлцэний ач тусыг их сайн мэддэггүй. Хаана урдгийг ч мэддэггүй. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа би та бүхэндээ гүзэлцэний талаар мэдээлэл бэлтгэсэн байгаа. Хамтдаа үзцгээе. Сайн байна уу хаа? Сайн байна. Би бол Бүчирхэн байна. Би өнөөдрийн дугаараараа танаас гүзэлцэн гэж юу ямар гол юм бэ? Гүзэлцэн нь юунд ач холбогдол өгд юм бэ гэдэг асуултыг асуух гэсэн юм аа. Тэгэхээр гүзэлцэг нь бол жимсгний ургамалд ордог. Энийг хүүхдүүд мэдж байгаа. Манай оронд одоо их өргөн хэмжээгээр ангаа бүсүүд бол өргөн хэмжээгээр ургадаг ийм ургамал байгаа. Одоо тарьж байгаа нийт одоо жимсний тарилангийн одоо 50 гаруй хувь нь бол одоо гүзэлцгийн тарилан эзэлдэг. Тэгтээ зэрэг нь бол одоо жимсгний хувьд бол хамгийн одоо өргөн дэлгэрсэн ач холбогдолтой ийм ургамал бол харагдаж байгаа. За эмчилгээ нээх өргөн ач холбогдолтой ийм ургамал байгаа. Гүзэлцгийг яаж тарьд юм бэ? Хүмүүс тасалгаандаас тарьсан байнаас тарьсан харагддаг. Яг яаж хаана тарих вэ? За тэгэхээр энэ бол их одоо их чухал асуудал. За манайд бол 1940-од оноос 50-од оноос бол жимсний тарилан гэж эхэлж одоо хийгдсэн. Энд бол манайхан алим одоо шацарган гэдэг олон төрлийн одоо жимсний ургамлуудыг тарьж байсан. Гэхдээ энд бол гүзэлцгийн тарилан бол харьцангуй хоцрогдсон ийм тарилан байна. За энийг бол одоо гадаа талбайд тарьж болно, хүлэмжинд тарьж болно. За айл ихэд одоо хашаандаа тарьж болно. За байшинтай айл бол одоо балкон дээрээ тарьж болно. За цонхон дээрээ тарьж болно. За чацарган ихэд бол одоо суулгах цар тарих юм бол 2-3 жилийн дараа. За үрээр тарих юм бол 5 жилийн дараа хүртэл одоо хүлээлгэж ингэж жимсээ өгдөг. За тэгэх юм бол гүзэлцэг нь бол ерөөсө үрээр тариал энэ хавар үрээ тарилаа гэхэд дараагийн одоо хавар бол одоо жимсээ өгөх юм хэмжээнд төрдөг. За үрсэлгээр юм уу одоо суулгах цар тарих юм бол одоо энэ жилээс эхлээд одоо үрээ жимсээ өгöd явдаг юм. Одоо харьцангуйгаар түргэн одоо үр дүнд төрдөг ийм сонирхолтой орон бол байна. Хүүхдүүд бид гүзэлцгийг тарьж болохоо өрн ер нь хаана идэм бэ? Боллого байх. Энэ бол одоо маш их амархан гэж бид түрүү хэлсэн. Хаач тарих бололцоотой. Ялангуяа одоо сургуулийн хүүхдүүд бол тарих их өргөн бололцоотой юм орон болоо. Тэгээ манайхан бол үрийг хаанаас олох вэ гэдэг ийм асуудал одоо яригддаг. Тэр үр нь олдохгүй байх гэдэг ийм шалтгаанаар бол тарьддаг, мэддэггүй юм байна. За зөвхөн үрийн худалдааны газруудад бол одоо жижиг пакетээс аасан пакеттэй ийм үр бол байдаг. За энийг аваад тарих бололцоотой. Гэхдээ энэ бол их ховор байдаг. За нэг цаас сууданд бол ерөөсөө нэг 10 ширхэг үрэл байдаг. Тэгээ тэрийг аваад одоо тарихад бол нэг уут өр нь одоо 3000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Ийм учраас бол бас үр одоо олдоц ховортой гэж хэлж болох юм. За ийм учраас бол одоо тарих үрийг одоо яаж бэлтгэх вэ, хаанаас олох вэ гэдэг ийм асуудал одоо бол байгаа. За энийг бол одоо энд одоо харуулъя гэж бодож байна. Энэ одоо гүзэлцгийн жимс. За энэ бол манай зэрэлгээр ургадаг одоо жижиг гүзэлцэг нь байдаг. За мөн одоо худалдаанд бол ийм том одоо жимстэй ийм гүзэлцэгний одоо жимс бол худалдаанд гардаг ийм байгаа. Энийг бол одоо бид өхөн мэдж байна шүү дээ. Одоо дэлгүүрүүдээр хаач гисэн одоо ийм жимс бол зарагддаг. За энэ жимсний маань гадаргууд дээр нэг өрн маань байж байгаа. Одоо энэ гадна талын юм цоохор байдаг шүү дээ гүзэлцэгний. За энэ цоохор нь бол энд шигдсэн одоо энэ үрнэ баг. За энэ үрийг одоо аваад одоо тарих бололцоотой. За энийг одоо яаж авах хөөхтэй зэрэг одоо хүүхдүүд ингээд хямсаагаар ингээд аваад ингээд тавиад байна гэж ингэж бодож болох юм. Тэгэх юм бол энэ бол маш их олон ийм байдаг учраас нэг түүж барахааргүй юм баг. Гэтэ зэрэг энийг бол үрийг ялгаж авдаг одоо тийм эгэл арга байгаа.
За энэ аргыг би одоо та бүхэнд одоо харуулъя гэж ингэж бодож байна. Энийг яхаа хөхтэй зэрэг одоо нойлын цаас хэрэгтэй байгаа. За салфетик байж болно. За энэ нойлын цаасыг ингээд нэлээ олон давхарлана. Ингээд давхарлаад за жимсний үрийг авахын тулд бол энэ перетгээр ингээд нарийнхан ингэж зүсч авч болох юм. За арт барьцтайгаараа энэ цаасны хотголоороо дөхөмтэй гэж би цаасны хотгоо сонгож байна. Тэгэд энийг бол ингээд гадна талаар ингээд маш нэгхэн ингээд зорно. Гэхдээ зэрэг нөгөө өрн маань энэ дээр ингээд гараад ирж байна шүү дээ ингээд. Тэгээ энийг энэ ойлын цаасан дээр ингээд тавих юм. За ингээд энэ ойлын цаасанд өөртөл ингээд үзээлзгийнхээ өрийг ингээд хайлсалж яваад ингээд тавина. За энэ маань одоо 2 хоногийн дараа хатаад тэгээд энэ өрн нь одоо дээрээ ингээд том байгаад одоо бэлэн болцсон байна гэсэн үг. Тэгтээ зэрэг тэр үрэн болвол ингээд савн дээр хувсаж яваад ингээд өр бол бэлэн боллоо гэсэн үг. За түрүүн би хэлсэн 10 ширхэг өр одоо 3000 төгрөг байдаг. Одоо цаас утаа гэж. Гэхдээ чин зэрэг чи нэг юм хотол одоо энэ дээр 10 ширхэг өр байж чичээтэй ба шүү дээ. Тэгтээ зэрэг энийг бол ингэж түүж яваад ингээд маш олон төрөл олон ширхэг өр бол гарах бололцоотой эндээс. За мөн зэрлэг үзээлзгнийхаа юуг бол бас ингэж үрийг авах бололцоогүй. Зэрлэг үзээлзэг нь бас ялгаагүй. Гадна тал дээр ингээд өрн шигдээ суудсан юм байгаа. Одоо өрн маань бэлэн болох юм. За тэгээд энэ жимсээ бол ингээд өөрөө идчихэж болно. Энийг ингээд идчих тий. Баярлалаа. За. Энэ айл болох нэгхэн авах зүйтэй. Тэгвэл их дөргөн хатаж өрн амархан гарч ирэх бололцоотой болдог. За ингээд энэ бүх одоо савтай өрөө ингээд авахд бол энэ бол их олон дооны өр болох юм. Ингээд энийг бол ингээд савнтайгээ тодтолдох юм гэхэд бол нэг 10 ширхгийн л одоо 3000 төгрөгийн өвтөөр болох юм шүү дээ. Хаа энэ хэцэн үзэлцэгний наран тавих юм уу, сүдэр тавих юм уу? Яг хаана байж хатаалах вэ? Энэ бол нарныг ирэл чуу тавьж болохгүй. Нарныг ирэл бол нэг ургамлын өрөнд маань бас одоо муу нөлөө үзүүлнэ. Ийм учраас сайхан сүүдэр газар тэгээ чийггүй юм сэрүүн их халуун биш. Ийм одоо хоороо сэрүүн ийм газар байлгахад л одоо 2 хоногийн дотор бол энэ юм бол юундаа шингээд ингээд сайхан хатцсан байна гэсэн үг. Тэгэл энэ үрээ усаад авчихвал ийм л хэмжээгээр бол үрийн бэлтгэдэг юм байна. Өмнөх дугаараараа энэ шах битээр гүзээлцэнүүрээ яаж гаргаж авах тухай ярилцсан. Одоо энэ удаагийн дугаараараа битээр юу зөвлөх вэ? Перетгээр нэгэн зүсэж яваад уудаг саасан дээр тавиад ингээ хатаацсан байгаа тийм ээ. Тэгээ одоо тэр өрөө маань энэ дээр байж байна. Бид хоёр ингээд хэд хэдэн юм заасан дээр сайхан үзээлцгийн гадна талын хайлсалж яваад өртөөн цог ингээд авчихсан байгаа. За ингэхдээ зэрэг хатаад эрэхтэн зэрэг бол үзээлцгийн өрөө маань энэ дээр ингээд бурцаагаад ингээд тодроод товоогаад гараад ирсэн байж байгаа. За энэ үрэн бол бид нар одоо савн дээр сайхан цэвэрхэн хусаж авах хэрэгтэй. Тэгэл үрээ ялгаад авчих шүү дээ. Одоо хоёул үрээ ялгаж авъя. Тэр ийм сайхан тавиур тавьж яваад тэгээ энэ дээр одоо үзээлцгийнхээ үрийг ингээд хумсаараа ингээд хусаа явуучих. Ингээд. За энэ үрэн маань үрийг бол ингээд үзээлцгийн дээрээс нь түүнийх юм бол одоо машин нарийн ажил гарах нь шүү дээ. Тэр бол одоо нэг нэгээр нь хямсаагаар төвд юм одоо ийм хүнд ажиллагаатай. Тэгэхээр энэ юу бол ингээ хатаачтай зэрэг бол ингээд аяндаа өөрөө ингээд нураад явчих байна үзэлцгийн өөр маань. Тэр энэ үзэлцэг нь маань онцлог нь бол өвслөг ургамалд оргодог. Тэр өвслөг ургамалд оргож байгаа учраас бол жимсгний төрөлд орох нь шүү дээ. Тэгээд энэ жимсэг нь бол их маш их амттай, чанартай ийм жимсэн тооцогддог. Тэгээ одоо ер нь жимсэг нь бол дэлхийн дахинд бол маш их тариалагддаг. Тэгэхээр энэ тариалагдж байгаа жимсний тэн хагасыг нь бол одоо үзэлцэгний тариалан эсэлж байгаа. За чацарга нь одоо алюминиум одоо ингээл олон төрлийн жимсгэн тарьдаг. Энэ бүх талбайн одоо бүх жимсний одоо 50% нь бол одоо үзэлцгийн эсэл тариалагддаг. Ийм учраас бол хамгийн одоо их
дэлгэрсэн таримлаа гэж ингэж үздэг. За ялангуяа манай Оросын холбооны улс одоо өмнө төршид бол энэ үзэлцгийг нэлээх тариалдаг. За манай хил залгаа Бурятын ард түмэн бол энэ маш их эртний уламжилтай тариалдаг юм байгаа. Том жимстэй хэрнээ одоо ингээд тасралтгүй жимслээд байдаг ийм сорцууд бол одоо бас нэлээ одоо дэлгэрч гарч одоо тариалагч дөргөн хэрэглэгдэж байгаа юм байгаа. За ингээд бид хоёр одоо өрнүүдээ ялгаад авчлаа. За өөр бол одоо ингээд иймэрхүү хэмжээний өөр одоо битэрт гарч яваалаа. Одоо энийг бол бид хоёр одоо уут хийгээд уутандаа хийж авъя. Тэр жимсний өрний уут гэж одоо бас арай өөр хэлбэрээр одоо усууд хийдэг. Энэ цаасыг ингэж голоор нуглаад тэг ингэж нуглаад ингэж үрийн уутгаар одоо энэ бол манай тариалагчтай одоо жимсчдийн дунд бол одоо баян хэрэглэгддэг ийм уутанд хийдэг. Одоо яг уу одоо гүзэлцгэнэ тэрх юм уу? За одоо ингээд үрийн бид нар гаргаж авсан. Энэ гаргаж авсан үрийг одоо яаж тарих вэ гэдэг энэ талаар одоо хоёлаа үзье. Тэгээ одоо сая гаргаж авсан үрийг маань энэ цаас ууданд ицсэнгээ байж байгаа тийм ээ. Энийг хоёлаа яаж тарих вэ одоо тасалгааны нөхцөлд одоо нийслэлд тарина гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо тарихын тулд одоо ямар гарын дорох одоо юмнууд хэрэгтэй. За энд одоо ийм сав бэлдсэн байгаа миний одоо тарихын тулд гүзээлцэг нь бол урах явцтай бол бас их агаар шаарддаг, амьсгалдаг. Ингээд бим битүү хаачих юм бол нөгөө амьсгалахгүй болоод нөгөө ургамал маань үхээд ингээд хөгцөрөх нь шүү дээ. Тийм учраас энэ бол ингээд хажуу талдаа ийм хоёр цоорхойтой шүү дээ тийм ээ. Энэ цоорхойгоор агаар ороод тэгээ гүзээлцэг маань амьсгална. Дээдх нь ингээд бүр авчих юм бол агарын чийг нь өвдөө уршаад ингээд агарын чийг бол амархан хатчих юм байх нь шүү дээ. Тэгэхээр энийг ингээд тавьчихтай зэрэг агарын чийг ч одоо энд зөх хэмжээгээр хадгалагдана. Агарын солилцооч одоо зөх хэмжээгээр явагдана. Ийм одоо савыг сонгож авчих. Энэ бол ингээд дороосо хөндөй ингээд тогтчих хэвээр. За энийг тогтоохын тулд яах вэ гэхээр одоо ийм одоо дөрвөн хөл байна. За энэ дөрвөн хөлийг одоо энэ дээр дөрвөн талд нь ингээд сайхан наагаад өгье. Ийм дөрвөн хөл байна. За ингээд энэ тавьер маань ингээд дөрвөн хөлтэй болчихлоо. За ингээд дороосо хөндөй ба шүү дээ чинь. Тэгэхээр энэ дээр одоо бид хоёр одоо нэг уудаг цаасаа тавина гэсэн үг. За энэ салфетик ашиглаж болно, энд нойлын цаас ашиглаж болно. Одоо ингээл энэ чийг л ингээд дамжуулах юм хэрэгтэй байна. Дааваа бас ашиглаж болно. Одоо сайхан цагаан өнгийн будаггүй дааваа ингээд хот тавиад тэгээ даавуугаар нь одоо чийг нь ингээд дамжиж явах ийм одоо зорилттой байна шүү дээ. Тэгтээ зэрэг энэ нойлын цаас ингээд хот тавьж одоо болох юм. За нойлын цаасны нэг дутагдал бол хэвлэх юм байдаг. Ингээд яачтай зэрэг нороод чиглээд ирэхтэй ингээд биеийн даахгүй ингээд өмжө тасраад тэгээ чийг нь тасалдах байх юм. Одоо дутагдaltaй. Гэхдээ бол энийг нойлын цаасыг ашиглах бол бололцоотой бас амьдралд. За нойлын цаасны оронд бол ингээд дааваа байж болно шүү дээ. Дааваагаа ингээд тавьчихад тэгээ дээгүүр нь нойлын цаасаар ингээд зузаалаад ингээд явж болно. За энэ салфетик бол манайхан одоо бүгд сайн мэддэг болсон байгаа нийслэлийнхэн. Энэ бол одоо галтгооны зориулттай салфетик байгаа. Энэ бол яг хөөр одоо ус чигэнд байхгүй угаачхаж болдог ийм салфетик. За энийг бол ингээд дамнуулаад ингээд тавих нь байна. Тавиурынхаа хэмжээнд зориулаад ингээд тааруулаад ингээд хайчилж чана. За ингээд хоёр тийшээ унжаад ингээд дорон чөлөөтэй хүрчих хэвээр усан донд өргөдөж хэвээр. Ингээд хайчлаачлаа. За энэ маань ингээд энэ дээр бид нар үрийн тарин гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ энэ доотх нь маань усан төрөгч чинь гэсэн үг. Тэгээ энэ дээр энэ усан ингээд дамжиж яриад энийг чиглээд байна гэсэн үг. За ийм бөхөөх юмар хийчихтэй зэрэг нэг дутагдал байна. Энэ яг нь ургамлын үндэс чинь ингээд энлүүгээ ингээд шигдээд орчдөг. Дараа нэг ургамлаа салгаж авахд бол эндээсээ салж өгдөг. Тасраад байдаг юм доолн дутагдал бол байдаг. За ийм учраас ийм бөхөөх юмн дээр хийж байгаа тохиолдолд бол нөгөө хэврэг нойлын цаасаа одоо ашиглах хэрэгтэй байна. Нойлын цаасаа энийхэн дээгүүр сайхан нэлээ олон давхарлна. Энэ нэг ургамлын үндэс тарах зорилттой ч үгүй тааж.
За ингээд энийг нөгөө энэ савн дотроо хийн штэ. Энэ савн дотроо хийхээс өмнө энэ савн дээр одоо ус их ёстой. За усыг нөгөө бэлдсэн тавиртай яваа энэ дотор ингээд тавина. Салфетик мандор усан түрээтэй байгаа. Энэ нь маань ингээд өөдөө энэ чигийн байнга нөхөд ингээ энэ бол байнга чихтэй ингээд юм. Чиглэг орчин бүрднэ гэсэн үг. За одоо энэ дээр одоо үрэн тарина. За үрэн бол одоо цаасан дээр асгаж очиваад тэгээ энэ ийм саунд соёл болж өөрийг бол бас ойрхон шигүү тарж болно энд бол. Тэгээ дараа нь бол шилжүүлээд суулгач учраас альва нэгэн үр бол соёолох явцдаа нарны гэрэл үзэж болдог. Нарны гэрэл үзэх юм бол одоо мууддаг гарч ирсэн үндэс нь одоо түлэгддэг. Ийм учраас бол соёололтод бол харьцангуй харанхуй орчинд одоо явагдах ёстой байдаг. За ингээ сайхан шигшчихсэн юм хар шороо одоо бэлэн байна. За энэ шороогоо аваад одоо энийхэн дээгүүр ингээ дөнгөж өрөөнд далдлахаар одоо сайхан үрж өгнө. Гэхдээ зэрэг яаж байгаа вэ? Нарны гэрлээс хамгаалаа тийм ээ. Тэгээ энэ нь бол бас үрэн далдараад нөгөө гарсан үндэс нь бол нарны элчин хатахгүйгээр. За дээр нь бол энэ харан гөттэй учраас бол бас нарны гэрэл бол тусаж илч одоо дулаан авах нөхцөл нь бол бас харьцангуй сайжирна. За ер нь үр бол их л соёолохтой бол нэлээд өндөр температурыг шаарддаг. За тийм учраас ингээд цонхны гэрэл тавьчих юм бол энэ дээр бол бас зах хэмжээний одоо дулаан хоригдлогдож үр соёолох нөхцөлийг бол одоо сайжруулж өгөн төрөсгөж өгнө. Тэгээд энэ маань үндэслээд эрэхтэйгэн зэрэг энэ хар шорооноос нь тэжээл аваад тэгээд энэ хар шороон дотор бас үндэс нь тараад ингээд тэр зах хэмжээний одоо хугацаанд бол өсөж өгчих одоо ан дээрх нөхцөл нь бол одоо бүрдэж байгаамаа. За ингээд сайхан үр бол ерөөсөө цохой харгүйгээр одоо ингээд сайхан үрээд ингээд үржиж байгаа. За ингээд бидний өвөр маань тарилтанд бэлэн боллоо. За энийг бол одоо яах вэ гэхээр дээгүүр ингээд шилээр таглана. За энэ шилэн таглаа бол агаарын чигийг өндөр байлгах ийм зориулалттай хатаахгүй бах зориулалттай. За энэ хоёр нөхөн бол одоо агаар жилүүтээ орсож орж энэ дотор хата амьдралын нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Гүзээлцгийн тарих одоо нэг гол үе шат бол ингээд дуусч байгаамаа. Өнөөдөр хичээлээр бол тав хүн үрийг одоо яаж соёолуулж бэлтгэх вэ гэдэг энэ асуудлыг бол үзэж танилцлаа. Өнөөдрийн дугаар их сонирхолтой байлаа тийм ээ, танд их баярлалаа. Бүчирхэн. Сайн байцгаана найзуудаа. Би Мөчрхэн байна. Бомбэсэн бомбагаар болцээсэн ягаан алям шиг бүрэнхий эхлүүхэн үнэрдээ гүзэлгэн жимис амттайхандаа хүүхдүүд бид гүзэлцэнийг ингэж л толдог. Ямар сайхан амттай гэж. Гэхдээ хүүхдүүд бид гүзэлцэний ач тусыг их сайн мэддэггүй. Хаана урдгийг ч мэддэггүй. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа би та бүхэндээ гүзэлцэний талаар мэдээлэл бэлтгэсэн байгаа. Хамтдаа үзцгээе.
хөөрхөн жижигхэн ногоо юмнууд вэ? Өрнүүд маань ийм хөөрхөн жижигхэн юу гарлаа. Одоо энэ маань бид шороо үрсэн тийм ээ. Нөгөө үрсэн шороон дээр маань тэгээ нөгөө уудаг цаас маань нөгөө чигээ өвдөн аваад ингээ баянган чихтэй байлгаад тэгээ энэ маань тэрнийхээ нөхцөлд бол ингэж ургал сая болоод эхний одоо сухойцууд нь бол гарсан байгаа. Аливаа өргөмлийн үр сухойхтаа бол сухой эцгэд нэрлдэг. Одоо үрийн таалчид нэрлдэг ийм одоо хоёрхан жижиг тийм одоо улсууд бол нохой хэлшиг гэж ярьдаг ийм хөрхөн ийм хоёр жижиг ийм навч үүсдэг. За тэр нь бол энэ дээр харагдаж байна. Ийм хоёр жижиг навч үүснэ. Энэ бол бүх ургамалтаар ижилхэн. Яг энэ үедээ бол ямар ургамлоо гэдэг нь бол танихад их хэцүү байдаг. Том жижигээр ялгарна гэхээс биш яг ийм их ургамал гардаг. Тэгээд дараа нь бол одоо энэ нэг тийм 3 сэлбэнтэй тийм гарч ирж шít. Тэгээд ингээ олон шүттэй болоо дараа нь ингээ шүтэн нэмэгдээ. Тэгээ хамгийн сүүлдээ бол ингээ яг үзэл зэгний 3 навч үүсээд. За энэ нь бол яг жинхэнэ навч үүслээ гэж ингэж ярьж байгаа. Ийм жинхэнэ навч үүссэн хойно бол үзэл зэгний шилжүүц суулгадаг. Ийм баг. За бит хоёрын энэ тарс өвөр маань одоо яг ийм хэлбэртэй болцсон ба шүү дээ. Одоо ийм хэлбэртэй. Тийм ээ голынх нь гарч ирээд нөгөө хоёр жижиг нь бол энэ дээр байж байна. Голын одоо нөгөө завсрын навч нь бол ингээ гартсан ийм 3 дахь навчтай болцсон ийм байж байна. Тэр одоо энийг бол шилжүүл суулгаж болно гэсэн үг. Ийм олон байгаа юм чинь тараас суулгах юм уу? Тэглэг байх. Энд чи одоо маш олон шигүү ба шүү дээ. Тэгээ чи нөгөө үндэс нь бол маш урт болоод ингээ гараад ирэхээр хоорондоо нөгөө шимт хижээлээ болооцолдоод ингээ өсөлт нь удаашрах юм байна. Тийм учраас энийг салгаа суулгачих юм бол одоо нөгөө нэгэсэндээ бол хоолоо болооцолдохгүйгээр өөрөө өснө. Бие дааж амьдрах юм бололцоотой болж байгаа. Тэгээ энийг бол янз бүрийн аргаар суулгаж болно. За энэ одоо би нэг юм жижигхэн юм сав авъя. Энийг ёроолын цоолчих хэрэгтэй юм байна. Энэ бол яг хөр нөгөө илүүдл усан доошоо оожихгүй бол усалчтай зэрэг усан тунсаар угаад өвчтдөг. Тийм учраас ёроолын цоолоод тэгээ дотроо сайхан хар шороо хийгээд энийг чиглэж услаад ингээ бэлэн боллоо. За энэ дээрээ бид нар одоо нөгөө жижигхэн юугаа суулгая. За энд одоо нэгийг суулгаа хийлээ. Ингээ сайхан хонхорхоо гаргачаад за эндээсээ одоо нөгөө 3 навчтайгаа аван одоо үндэс нь бол ийм гарсан ба штэ. Ийм 3 салаа үндэстэй. Тэгээ хоёр нөгөө өрийн тал нь гарцсан, дээр нь одоо завсрын жижиг навч нь гарцсан. Ийм байна гэсэн үг. За энийг одоо энэ дээр ингээд суулгаж байна. За ингээ сан чигчихгүй бол үндэс нь бас хөндөй байх юм бол үндэс нь хатдаг. Бас хөвцөрдөг ингээ дамжирч чадахгүй юм байдал төрдөг. Ингээд энэ жижигхэн савн дотор ингээ нэг хөөрхөн үзээлцэг нь ингээ суулаа. Харцангуй үндэстэй учраас бол энэ харцангуй урсгал гайгүй учраас ингэж усалж болно. За нөгөө талаар бол бас ийм шүршигчээр одоо ингэж шүршиж усалж болох юм байна. За 3 дугаар арга нь бол энэ савндаа ингэж усаа хийчихад тэгээд энэ усан дээрээ ингээ сайхан ёроолон цоорхоо юм чинь ингээд өрд тавиад ингээд их олноороо ингээд өрд тавихад бол ингээд харцангуйар нэг нэгээр шүршгээрүүгээр ингээд амарх ослогдох юм талтай байдаг. Хоёлоо бол энд одоо хүлэмж хий. Жижигхэн хүлэмж. Энийг яаж хийх хөхтэй зэрэг одоо энийг ингээд дээр нь тавьчихтай чинь зэрэг хүлэмж болж ийн гэсэн үг шүү дээ үндсэндээ бол ингээд. За тэгэхээр энэ нөгөө агаар бас байхгүй байна тийм ээ. Тэр хичээлээр үзсэн. Одоо агаар байхгүй бол энэ маань бас муутнаа гэсэн. Тийм учраас энийг ёроолыг ингээд хэдэд соолоод ингээд тавьчих. Нөгөө энэ дороосоо ингэж энэ даав ингээд цохиулгдсан, дороо ингээд тагвар хийгдсэн. Энэ дааваагаараа бол энэ чигийн дээшээ байнга нэвчиж явах юм одоо нөхцөл үрдсэн ийм сав байгаа. За энэ дотор ус хийгээд тэгээд энийг ингээд дээр нь тавьчихна. Тэгээд энэ дээрээ бол нөгөө нойлын цаасаа бол нэлээ олон давхарлаад нойлын цаасаараа ингээд бүтээж одоо нэгэснээ нэг суур хөрсөн болж өгч юм гэсэн үг шүү дээ энэ. Өөрийн үндэстэй байгаа. Тийм учраас тэрийг бол нэлээд зузаан шороо энэ дээр нэмж өгч ёстой. Шин бордоо гэж ярьдаг манайхаа одоо худалдаанд гардаг. Тийм одоо бууцаар хийсэн одоо чигийн улаан орхоор боловсруулсан ийм бордоо хар шороотой сайхан холиод. Тэгээ энэ дотор нэлээд зузаан тарааж өгье. За ингээ хөрсөө бэлтлээ. Одоо энэ хөрснийхаа доод талд нь усан хийж өгнө. За энэ усан маань одоо энэ доотлынхаа энэ даавнуудаар нэвчээд өөдөө одоо баянга чихтэй усалж явах хэрэгтэй болно.
За ингээд дороосоо энэ бол ингээд чийг нэвчээд туслагдана. Төрөвчин шилжүүлсэн солгодохтой адилхан. За энэ дээсээ бас нэг ургамлаа аавна. За энэний үндэс бол ийм харьцангуй урт гарч ирж байгаа. Тэгээ нөгөө шорон дотор нь тараад нөгөө уудаг цаасан дээгүүрэн одоо ингээд гүгээ гарцсан юм үр байна. Үндэс байна. За ингээд эхнийхээ цаг үсээ эцэгнээс суулгачлаа. За энэний үндэс бол бүр ингээ 2-3 салаатай ийм урт байна. За энийг бол ингээ сайхан тууштан ингээ үндэс орох газараа бэлдээд. Тэгээ энэ дээр үндэсээ сайхан тарааж өгөөд. Үндэсээ далдлаад. Ингээ шороогоор сайхан буусаад. За ингээд 2 дахь үзээлцэг нь маань таригдлаа. Энэ гүзээлцэгнүүд хоолоо булаацлахгүй мó бас л ойрхон байх шиг надад санагдаад байна. Энийг бас дахиж шилжүүлнэ. Энэ бол одоо нэлээд ойрхон байгаа шүү дээ. Энэ учраас томроод ирэхдээ зэрэг дахиад бас одоо том саван шилжээ. Нараа биетэй болоод ирж шүү дээ. Тийм учраас. Намайг харахад л их нэрийн юм шиг санагдах юм. Танд тэгж санагддгүй. Хэцүү юм шиг. Энэ бол их биеийн хүч хөдөлмөр дээр шаардаад байхаас гадна одоо тийм нарийн чинхлээр нямбай ийм ажиллагаа одоо болон шаардж байгаа. Тэгээ энийг хийхэд бол хүн болгоно их ядараад одоо хүч тамир ороод байхаар одоо ийм бол байхгүй. Ийм гэр ахын сав ашиглаад ингээд одоо суулгалтаа бид нар хийлээс ирүүлэлтэй. За энийхэн тагийг бол одоо дээр нь ингэж 2 цоолж өгөх шаардлагатай. Тэгээд энийг бол аль болох наран талд наран газар тавина. За наран тавихад бас сонхон дээр тавихад бол нэг анхаарах зүйл бай. Сонхоны шил нэвтэрч нарны гэрэл бол маш их хилчтэй байдаг. За тийм учраас энэ хар шороо маань одоо тэр бас дулааныг их татдаг. Тийм учраас энэ жижигхэн энэ зохиоцсон маань нарны гэрэл түлэгдэх одоо хатах юм аюултай байдаг. Ийм учраас сонхоныхаа наадлыг бол энэ одоо зах хэмжээний тийм сүүдэр тусахаар сүүдэр гэж бас ойлгож болохгүй. Одоо кайлкин цаас юм уу, одоо цагаан даав юм уу, нэгхэн цагаан даав юм уу, одоо маарлч байсан болох тийм юмар яг тэр сонхоныхоо доотлон хэсэгт бол хөшиг татчих хэрэгтэй байна. За тэгээ энэ бол гэрэл нь хангалттай байна. Гэхдээ нарны элч нь бол харьцангуй багаар орохоор бодож ингэж хийж өгөх хэрэгтэй. Тэгээ энийг тагаараа таглаад ингээд одоо гэрэлтийн орчин тавина хэтэрхий их халуун дулаан байх юм бол энэ маань өнө дөрвчийн хил дээр бас сунаад тэгээ тэндээсээ бол чанар нь муудаад өөхөх юм аюултай. Ийм учраас бол гэрэл дулааны тэр оримыг бол маш их сайн тохируулж хийж энийг бол амжилттай одоо бойжуулж ургуулах ийм учиртай байгаа. За ингээд бид нар энэ тагаар шилэн тагаар одоо ингээд тагалчиж болж байна. За шилэн таг маань бас нэг агаар жилт муутай байгаа. Тийм учраас дор нь бол одоо зах хэмжээний юм хөндөрүүлэгч. Одоо 2 харандаа хөндлөн тавьчих болж байгаа. Ингээд зах хэмжээгээр хөндөрүүлээд ингээд тавьчих. За ийм байдлаар бол энэ одоо дараачийн одоо бойжуулах үйл ажиллагаа бол явагдана. Ингээд бид хоёр бол 2 хэлбэрээр авч үзлээ. Одоо нэг нь одоо ийм өөртөө бичил үлэмжтэй ийм жижиг савнуудад хийгээд нөгөө энэ бол бас л хөлөмжгсөн шүү дээ. Одоо энийг шил байхгүй бол одоо өөрийн галгар засаар бүтээгээл ингээл энэ бас одоо зах хэмжээний агаарын чигийг хоригдлуулах, хадгалах, энэ орох нөхцөлийн бүрдүүлэх ийм бичил орчныг бол энэ дотор бий болгож өгч байгаа ийм ач холбогдолтой байна. Хичээлээд тасгая. Хичээл зааж өгсөн энэ уш доктортай хүүхдүүдийн өмнөөс баярлалаа. Одоо сонирхолтой нэгсэн хэрнээ бас их нарийн нэмбай ажиллагаа шаарддаг ийм ажиллагаа. Тэгээ хөвгөр тав хүн энийг одоо гэрийн хаан нөхцөлд цонхон байраа, баашинтай нь бол цонхон байраа. За тагтан байраа. За гэртээ нь бол хашаан дотроо. Тэгээ хаач одоо тарьж болох юм одоо жимс. Тэгээ энэ жимсгнээ одоо тарьж одоо сургууль орчноо тогтчулж одоо ийм их сайхан тансаг орчныг бий болгож улам цааш нь одоо хөгжүүлж ажиллаарай гэж хүсэх байна. Би бол мөчрхөн. За ингээд мөчрхний маань одоо
гүзээлцэгний хичээл үзэгч та бүхэндээ таалагдсан байх гэж найдаж байна. Тэгэхээр зэрэг 2-7 хоног дараалаад одоо та бүхэндээ гүзээлцэгнийхаа хичээлийг хүргэлээ. Одоо ингээд нийтдээ ингээд багц болсон учраас гүзээлцэгнийхаа хичээлийг амжиж хараагүй юм уу? Дахиад дагаад хийх ийм сонирхолтой хүмүүсээ бол манай нэвтрүүлэгт хандаарай. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараа уулзъя.